Одоо хэлбэрний ярих. Яхан сойд ирэх юм даа. Шаро тий нүрий чаа. Нүүр хааж байгаа. Энэ ингээ бүгдийг жоохон доошлуулж байна. Энэ таван залгаад жоохон доошлуул да. Энэ хажуудаа залгуур байгаа. залгуур нэг онлаа энэ нэг нэгний Хажуудаа байдаг. микрофон нь яг доош. Тогондоо эхлээд залгах шүү дээ. Энэ тог байд юм уу? Бага. Одоо ингээд залгаад за одоо тэгээд доош. За доош. Оо. За шууд доош. Эцэстээ тулцсан. За. За тэгвэл гайгүй хаа одоо. Одоо яриа дээр үү? Өндөр юм а тийм. Микнот нь Тий энэ жоохон өндөр юм санагдах юм. ачаахтай юу вэ нөхөн бицлаад оо. Хөлийн жоохон нагцгүй. Намсгүй байлээ. Уг нь одоо ажилласан дараа тавьж байгаа. Ам дотор манад. Энэ нас ингэ доошлох юм уу тий? Гайгүй. Дээр камерууд дээр учраас гайгүй. Тэгээд жоохон тэгшгээ яа. За. Энэ нэг За. За. Ихэлгүй манайха. За ингэсэн. За улсын хурал дээр улсын хурлын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаад тэр ажлын хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгээд за шаардлагатай бол одоо хуулийн төсөл боловсруулах за энэ ажлаа улсын хуралд танилцуулах ийм ажлын хэсгийг одоо хэрэгжээд ажлаа судлаад ингээд дуусж байгаа. Ирэх 7 хоногт бидний одоо ажлын хэсгээс гарсан тогтоол маань албачиж гарна нийгмийн бодлогын байнгын хорооноос. За энэ ажлын хэсгийн хүрээнд ямар үр дүн гарсан бэ гэхээр төр засгаас гэж нэрлэе л та тий одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хэрэгжүүлэхэд 5 чухал субъект байна. Ерөнхийлөгч, улсын хурлын гишүүн, засгийн газар, за засгийн газрын харьяа агентлаг байгаа тий хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг дэмжих агентлаг. За 5 дахь нь бол нутгийн удирдлага буюу засаг дарга гэсэн үг байхгүй. За ингээ энэ 5 субъектууд төр засгийн талаасаа энэ одоо иргэдийн энэ эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. За тэгвэл тэр үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэхийн тулд нөгөө одоо улсын төсөв тайлан ингээд бид нар дээр ирэхээр бид нар дандаа асуудаг те энэ ажлын хүрээнд юу хийсэн, энэ нь яагаад болохгүй байгаа ингээд асуугаад байдаг. Энүүний цаана юу байсан бэ гэхээр ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар өөртөө бас ойлголт мэдлэг тааруу байна. Ер нь Монгол улсад бүгдээрээ л тийм байгаа. Тийм учраас хамгийн ихний зүгээр одоо жишг болгоод нутгийн удирдлагууд буюу засаг дарга нарыг цуглуулж байгаад та бүхэн нэн тэргуунд энэ гарын авалтаар байгаа 13 ажлыг хийгээдгээ 13 ажлыг 32 шалгуураар хийчих юм бол бид нар эргээд 3 жилийн дараа хэдэн жилийн дараа Монгол улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудал нэг түвшинд дээшлэнэ гэдэг ийм зааврыг өгсөн байгаа. За мөн өнөөдөр бид хоёр та нарыг одоо дуудсан шалтгаан нь болохоор та хэдээс зориулаад энэ 1% сэтгүүлчдээс хөр авчирсан байхгүй юу? За энэ дотор за засаг дарга нар болон одоо энэ аймаг дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний зөвлөлд зориулаад мэдээлэл өгсөн бол бид нар дахиад энэ мэдлэг хандлагыг сайжруулахын тулд сэтгүүл зүүн салбартайгаа ажиллах хэрэгтэй байна. За тэгвэл та хэдэд зориулаад юуг ярих гэдэг байгаа вэ гэхээр энэ гарын авлага дээр та бүхний редакцийн бодлого те аливаа мэдээллийг бэлтгэхдээ энэ гарын авлагын бүлэг 2 дээр байгаа хуудас 18-ын нэр томьёоны ойлголтууд байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэж чиний хэлэх юм бэ? Яаж хэмжих юм бэ? Тэдэрт тулгамддаг асуудлыг юу гэж нэрлэх вэ гэдэг энэ ойлголтыг та бүхэнд өгөхөөр бэлдсэн юм аа. Тэгээ эндээс нэг 20 ширхэг байгаа ахаад өшөөг хэрэгтэй байвал манай ажлын өрөөнд байгаа болохоор энийгээ ингээд өгч байгаа. Өмнө нь би 1-2 сүүлчтэй уулзж байхад ер нь хөгжлийн бэрхшээл гэж юу хэлэх юм бэ? Хаанаас асуух вэ гэд ингээд асууж ирсэн. Тэгэхээр бас мэдэхгүй байгаа учраас хүмүүс ч нөгөө мэдэхгүй юмныхаа эсрэг гэдэг шиг асууж чадахгүй мэдээлэл бэлдэх гэхээр ингээд яах вэ гэд ингээд асуудал байгаа учраас сэтгүүлчдэд зориулаад бас энийг авчирсныгаа танилцуулаад байгаа гэсэн тийм. За дээрээс нь дахиад нэг зүйл хэлэхэд ер нь бол Монгол улсад хамгийн энгийнээр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо дэлхийд даяар яаж үнэлэх ёстой гэхээр
өөрийнхөө амьдралдаа эзэн болж байгаа чадвараар нь л үнэлнэ гэсэн. Шийдвэр гаргаж чадчихлаа бол тэр хүн өнөөдөр одоо хөдөлгөхгүй байна уу, сууж гин үү, тэ одоо гар хөлн ажиллахгүй байна уу гэдэг зүйл хамаарат тэр хүн бол хөдөлмөр эрхлэх чадвартай тодорхой хэмжээнд оюуны хөдөлмөр эрхлэх чадвартай гэсэн. Тэгээ энийг юу гэж хэлдэг вэ гэхээр нийгмийн загвар гэж хэлдэг. Гэтэл өмнө нь болохоор юу болж байсан бэ гэхээр хөлн гэмцэн байсан ч, гар нь гэмцэн байсан ч тархин нь одоо шийдвэр гаргах чадвар хэвэн байсаар хахад хөгжлийн бэрхшээлтэй хүн бол чадваргүй, юу ч чадахгүй гэдэг хандлага нь өөрөө байгаад байна. Энэ нь өөрөө тэр хүмүүсийг ажилд авахад, сурахад маш их саад бэрхшээл болж байгаамаа. За дээрэс нь энэ гарын авлага та нар зөндөө хэрэг болохоор энийг та хэд маань аваад ашиглаарай. Нэмж өшөө асууж тодруулах зүйл байвал бид нартэй бас холбогдорой гэдгийг хэлгээд ингээд энэ хурлыг бас оруулж байгаа гэсэн. Тэгээд та хэд бас асуулт байвал бас дараа нь асуугаарай тий. Эхлээд юу ч баяслан гишүүнийг бас яриа дараа нь асуулт байна тий. За тэгээд энэ ажлын хүрээнд бол одоо өнгөрсөн 7 хоногт ордон дотор бол засаг дарга нарыг цуглуулад нутгийн удирдлагын оролцоо үндэсний зөвлөгөө 2025 гэж хийсэн. Тэгээд ер нь одоо би гишүүн болсноос хойш жишээ нь 18 аймгаар явсан байна. Бид хоёр бол ажиллаа хувааж авдаг, аль нэг нь нам ч юм уу, аль нэг нь төлөөлөл гэдгээрээ биш. Яг адилхан төлөөлөл учраас ажиллаа хувааж аваад ажиллахад бол 18 аймгаар очиход бол ихтэй засаг дарга нар байдгүй. Ерөөсө таардгүй. Тэгээд тэд нар ингээд хэмжээ талаар ойлголтоо авч чаддаггүй. Харин саяны энэ зөвлөгөөн дээр бол маш олон аймгийн засаг дарга нар холбогдох байгууллагынхаа ирсэн. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүний хүртээмжийн асуудлын талаар сая бүгдээрээ ойлгомжтой болсон гэж бодож байгаа. За хоёрдугаарт нь гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтраад Кентфротой хамтраад бид нар Ability 2025-ыг бүсчилж одоо энэ хөдөө аймагуудаар хийж байгаа. Өмнө нь бол зөвхөн Улаанбаатар хотод хийдэг байсан. Гэтэл Монгол улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 87% нь орон нутагт гэр хороололд амьдардаг. Ердөө 13% нь орон сууцнд амьдардаг. Тэгэхээр энэ хүмүүстэй хүрэхийн тулд орон нутгаар явхаас өөр аргагүй, гэр хорооллоор явхаас өөр аргагүй. Энэ хүмүүс маань өөрөө хүртээмжтэй маш хэцүү байгаа. Одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ. Төвийн гудамжаар автобусанд суухад нэг тэрэгцэртэй явхад арай боломжтой харааны бэрхшээлтэй. Гэр хороолол дундуур явна гэдэг нь юусоо ямар ч боломж байхгүй. Гэрээсээ гараад одоо мэдээлэл авах боломжгүй. Тэгэхээр энэ дээр бас нэг юм гэвэл цахим яам бол биднэрт бол маш их сайн хамтарч ажиллаж байгаа. Энэ маань өөрөө төрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүнд хэрхэн ойртуулах вэ? За киоскнууд байна. Мэдээж харааны бэрхшээлтэй иргэн зориулсан бариал үсгтэй. За дээрээс нь шууд ярьдаг оператортой. Дээр нь нэмэгдээд гар утсаараа авж байгаа тэр мэдээллүүдэд бол хөгжлийн бэрхшээлтэй иргэн шууд хамгийн сүүлийнхээ шатыг болтол ямар мэдээлэл авч болох вэ? Ямар зөвшөөрөл авч болох вэ? Бүх юмаа хөөцөлдөж цагмаар авчаад хамгийн сүүлд нь гарын үсэг авах гээд очиод 7 хоног хоцролдог ийм юм байгаа. Энийг байхгүй болгохын тулд саяны зөвлөгөөн дээр бол бас бид нар энэ асуудлыг нэлээд хөндөж ярьсан. Тэгэхээр энэ бол хүртээмжийн бас нэг чухал асуудал. 3 дугаарт одоо бид хоёрын хийх хамгийн чухал юм юу юм бэ? Улсын хурлын 126 гишүүн энэ дотроо өөрсдөө хүний эрхийн мэдрэмжтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог, хөдөлмөр эрхлэх тэр бүх бололцоог мэддэг болох ёстой. Өнөөдөр энэ намсгаж болдог одоо хэвлийн эндэр дээрээс анх удаа хэвлийн баг хурал хийж байна. Энэ нь бол зөвхөн бит хоёрт зориулсан юм биш. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Магадгүй хэн нэгэн өвдсөнд хэрэгтэй гишүүн ороод ирэхэд энэ дээр яриа өгөх боломжтой, ард иргэд энэ дээр яриа өгөх боломжтой. Ийм болж байгаа юм. Энэ бол хүртээмжийн хамгийн анхны шатны асуудал. За хөдөлмөр эрхлэлтийн талаар бол одоо сая маш их ярьсан. Энэ жил хөдөлмөр эрхлэлтийн жил болгож зарласан. Гэхдээ биелэлтэн дээр үнэхээр хангалтгүй байна. Хүмүүс ойлгож эхэлж байна. Ойлголтын хувьд нэг шатаа гэсэн боловч хууль хэрэгжилтэн дээр ерөөсөй байхгүй байна. Тэгээд энэ шаардлагуудыг бол одоо тавиад явна. Саяны хурлаар бол энэ асуудлууд бол маш их хөндөгдсөн. Орон нутгаар явхад бол одоо энэ шалгалтаа өгсөн хэрнээсээ ажилдаа тэнцэхгүй байгаа хүмүүсийг авахгүй байгаа, ялгуурлан гадуурхагдаад байгаа асуудлууд бол маш их яригдсан. Тэгэд энэ асуудлууд бол одоо шат шатандаа шийдвэрлэгдээд явна. Мэдээж өргөс авсан юм шиг нэг өдөр бүгднийг хийж чадахгүй тодорхой. Гэхдээ шат шатаар ямар ч байсан ажил маань ахиж байгаа. Энэ дээр сэтгүүлчид та бүхэн ч гэсэн одоо үнэхээр сайн хурц гараатай байж, шүүмжлэлтэй хандаж, энэ хүний эрхийн мэдрэмжгүй одоо хандж байгаа тэр хүмүүст одоо бас шүүмжлэлтэй хандаарай гэж хүсэж байна. Гишүүдийн хувьд бол бид нар бол энэ шаардлагыг тавьж байгаа. Их хурл дотор л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох
тэр одоо лобби бүлэг хүртэл байгаа үнэхээр бас дэмжиж ажиллаж байгаа хүмүүсүүд байгаа гэдгийг хэлээ. За тэгээд та бүхэн одоо асуух асуулт байвал асуугаарай. За. Хэмжээг нэмэгдүүлэх гэж тэгшэрхийг хангахад төсвийн хуваалтын дээр одоо тухайлбал яаж ажиллаж байгаа гэдэг дээрээс мэдээж өгч одоо манайд юу гэдгийг нэг төсвийн мөнгө байхгүй гэхээс илүү сэтлэгийг зарцуулах сэтгэл зүтгэл гэдэг юм дутагдаад байгаа шүү дээ. Одоо бид нар энэ төсвийн мөнгөн дээр яг энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэн зориулаад тэдэн хувийн ч гэдэг юм уу ийм хуваалт хийх нь боломж байдаг юм болов уу? За энэ дээр ингэж байгаа Монгол улс сая бид нар би жишээлбэл бид нар одоо олон улсын конвенц хурал энэ төрд явж байна тий. Саяхан өнгөрсөн 4 сард Монгол улс Берлин Амманы тунхаглалд нэгдээ орсон юм. Тэр тунхаглалд дотор байсан нэг чухал заалт нь юу байсан гэхээр хөгжлийн зорилттой төслийнхөө 15%-ийг хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог тэмцэх зориулна гэж нэгдсэн байгаа. Олон улсад энийг чинь бид нар хийя гэд нэгдэд орсон ч одоо хийх хэрэгтэй гэсэн. За энийг хийхэд бол яах ёстой вэ гэхээр төсвийн ерөнхийлөн захирагч 39 захирагчаас 23 нь үйл ажиллагааныхаа төсвийг улсын төсвөөр оруулж ирж байгаа тий одоо танилцуулга дотор бид нар нэг тусдаа баг нарахыг хүсэж байна. Энэ олон төсөв дотор ч энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой маа гэдэг баг нарахыг хүсэж байгаа. Энийг бид нар сангийн сайд бүх яамдад уламжлаад одоо 1 жил болох гэж байна. Одоо энэ удаа бид нар бас яагаад энийг хийж байгаа гэхээр одоо орж ирж байгаа төсөв бүх хүчиг баримтаар би энэ багнаал ихмээр байгаа. Нэг баг нь баймаар байгаа байхгүй юу? Яг гоо дотроо энэ чинь ингэ шилжиж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо юу гэдэг нь байшин барилга барьж байгааг бол тэр нь хүртээмжлэг байвал тэн дээр нь оруулж ивэл хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой гэдэг чеклист ч юм уу баймаар байгаа байхгүй. Ингэж ажиллахгүй юм бол оруулна болно гэд хурлуудаар ярьж байгаа ч гэсэндээ бодитор юусоо олж харж чадахгүй байгаа байхгүй. Тийм болохоор өнөөдөр та эдийг бидний гаргасан энэ номыг аваад эндээс нэр томьёо аваад хамтдаа бас шаардаж өгч гэж хүснээр байгаа. Тусламж хүсэж байгаа нэг гэсэндээ бас. Олон асуудлыг хоёр ламжтдаг оролтой. Тэгэхээр хамгийн нийтлэг хамгийн хувь эзлээд байгаа асуудал нэг ямар асуудал? За, асуудал арга түвшний хүмүүсээс за эхлээд би ярьлаа дараа. За, асуудлыг хараа манайхаа ингэж хуваалж байгаа. 3 хувааж болж байгаа бүлэглээд нэгдүгээрх нь бол хуулиар шийдэх зур арга асуудлууд байна. Одоо хуулиараа ийм зарим одоо буруу зуруу томьёологдсон эсвэл хуулийн тусгацсан мөртлөө журмаараа хязгаарлалцсан асуудлууд байгаа. Тэрийг бол бид нар их хурал дээрээ жихнээсээ нөгөө лобби бүлэгтэйгээ ажиллаж хийхээс аргагүй байгаа. А гэтэл хоёр дахь бүлэг асуудал нь бол хийн гэж шийдсэн мөртлөө хийхгүй байгаа ажлууд байгаа. Тэрийг бол бид нар энэ мэдчилэн хууль хэрэгжүүлэх үүргийнхаа хүрээнд гарын авилгаа боловсруулаад зааж өгөөч болов хийхээс аргагүй асуудал байгаа. За 3 дахь асуудал нь бол олон нийтийн үйлчилгээ байгаа. Манай аж ахуйн нэгж бизнес эрхэлж байгаа хүмүүс, нийтийн үйлчилгээний хүмүүс өөрсдөө үйлчилгээгээ хүмүүс хүргэхдээ тэгш бус хандаад байна. Хүмүүст ялгаатай хандаад байна гэдэг ийм 3 янзын бүлэг гомдол байгаа. За хуулиар шийдэхээс аргагүй асуудлууд бол нэг нь бол орон сууцны асуудал байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан орон сууц олон улсад 3-4 янзаар хөгжсөн байгаа. Зарим нь бол бие даах чадваргүй юм чи асрамжийн газар хэрэгтэй байгаа. Тэн дээр бид нар хууль байжж төсөв зоох хэрэгтэй байгаа. Эсвэл орлоготод харуулсан жижиг талбайтай байр хэрэгтэй байгаа гэсэн. За одоо ингээд бодохоор группийн мөнгө авдаг дундаж хүн бол 20 м квадрат байр авах хэмжээтэй байна л да. Одоо ингээд тооцоо аваад үзэхээр гэтэл барилгын хүлээж авдаг байрны доод хэмжээ 28 м квадрат байгаа. Энэ дээр ямар асуудал гарч ийн гэхээр хуулиараа болон орон сууцыг дэмжих гээд байгаа боловч журмыг харахаар зөрүүтэй байгаа даа. Энийг бол бид нар одоо байгаа хийн гэсэн ажлаасаа ялгаж авч байгаад их хурлаараа ярихаас арга болчиход байгаа. За тэгэхээр иймэрхүү асуудлыг бид нар ингээд хоёр гишүүн гарснаа шууд байртаа олгож чадахгүй байгаа байхгүй. За дээрэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлж ажилтаа холбоотой асуудал бол хуулийн дээр бас тусахаас арга байгаа. Хуулийн дээр яагаад тусах ёстой гэхээр хэрвээ тэр хуулийн заалтаа биелүүлэхгүй бол хариуцлага хүлээх ёстой. Тэрийг ч бид нар ярихаас аргагүй болчиход байгаа байхгүй. Өнөөдөр бол яг ирж байгаа гомдлууд дээр бол хүртээмжийн асуудал хамгийн их байдаг. Ерөөсөө биднийг ялгуурлан гадуурхаж байна, ажил олгохгүй байна. За хоёрдугаарт гэвэл халамж бол хүрхгүй байна гэдэг. За халамж хүрхгүй байгаа тал дээр үл мэдээж ямар ч улс халамжаас хөтөлбөрт гэдэг ийм хөтөлбөртэй байдаг учраас хөдөлмөрийг хөлснөөс доогуур байгаа гэдэг. Гэтэл яг үнэн хэрэгтэй бас нөгөө талдаа энэ хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарж байгаа гэр бүл болон асран хамгаалагчид бол өөрөө хөдөлмөр эрхлэгчтэй. Эднэр бол хөдөлмөр эрхэлж байгаа учраас эднэр бол хөдөлмөр эрхлэлтийн одоо доод түвшнөөс илүү хэмжээний асаргааны мөнгө авах хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ байхгүйгээс нөгөө гэр бүл чинь хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэн гэдэг бол хөгжлийн бэрхшээлтэй нэг өрх гэсэн үг. Өрх тэр чигээрээ тэр байдалд ордог. Тийм болохоор тэр хүний орлого хүрэхгүй учраас тэр гэр бүл стресстэй, тэр гэр бүл салж сариндаг, тэр гэр бүлийн амьдрал дороотдог. Тэгэхээр энэ дээр ерөөсөө
асуудалд бол бид нар маш уянхтан хандах хэрэгтэй байгаа. Тэгээд асуудлыг авч шийднэ гэдэг бол их хурлын гишүүний ажил биш байгаа байхгүй яг өдөр тутмын тэр асуудлуудыг өнөөдөр ингээд би хоолгүй байна гэдгийг бид нар хуулиндаа тусгаж өгөхөөс биш өнөөдрийнх нь хоолыг шийдэж өгөх одоо боломжууд байхгүй байгаа. Саний асуудал яг тэр ингээ бүрхэмшил дээр ингээ яг бидний зүгээр одоо байгаа хэмжүүрээр тий одоо бидний барьсан шугамар гэж байгаа шүү дээ. Шугамар бол 113 мянган хүрэмжлэлтэй хүн байгаа гэж үзэж байгаа. А тэрийгээ бид нар өөрсдийнхөө бидний барьж хэмжээд байгаа шугам өнөөдөр дэлхийн барьж байгаа шугамаас арай бүдүүн баг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо хэнийг хөгжлөмшөлтэй гэдгээ эргэж харах цаг болсон. За эргэж харахтаа юу харах вэ гэхлээр би түрүү хэлсэн хэрвээ тэр хүн шийдвэр гаргах чадвартай оюун санаа хэвэн байвал ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байгаа. Тэгэхээр энэ дээр энэ гарын авлага дээр хөгжлөмшөлтэй хүн гэж хэнийг хэлдэг вэ гэдгийг зурагтай тодорхойлоод ингээд ийм шинээр матрицын маягаар тайлбарлсан байгаа. Та хэдэд ингээд нөгөө мэдээлэлээр харахтаа бас хараасаа гэж хүсэж байгаа. За энэ дээр танаа редакцид болон танаа сайтууд өөрсдөө танаа мэдээллүүдийг хөгжлөмшөлтэй хүмүүс уншаасаа гэж би бодож байгаа. Тэгэхийн тулд та хэдийн мэдээллүүд үсгийнх нь фонд нь том жижигээс хэсвүүлээд бэлдэж байгаа мэдээллүүд чинь хүртээмжтэй байх нэг чухал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр тэр холбоотой мэдээллүүд бас энэ дээр байгаа гэсэн. Илүү дэлгэрэнгүй гэвэл би бушууд дахиад бид нар цаг гаргаад бас ярих боломжтой. А өнөөдөр бол зүгээр яаралтай энэ ажлыг хийгээд 7 хоног болж байгаа учраас газ дор дорн дуусгах чигээд ингээд өнөөдөр мэдээлэл зарлаад ингээд ярьж байгаа. шүтдас тавьсан шийдвэр гаргах хэрэгтэй тий. Бас байгаа. Гишүүдүүд байгаа тараагдж байгаа. Гишүүдүүд болоод энэ бол одоо сайд нарт бүгдээрэнд нь тараагдана. Засаг дарга нар дүүргийн засаг дарга аймгийнханд бүгдээрэнд нь тараагдсан. Одоо нөгөө мэдхгүй гэдэг үг энд бол ерөөсө хаалт болохгүй боллоо. Тэгэхээр та бүхэн бас шаардлага тавихтаа ч гэсэн энэ хүмүүст мэдээллийн өгчөөд байхад мэдээлэл авахгүй байх гэдэг үл өөрөө бас л хуулиар зөрчиж байна. Ууж гэдэг чинь тэрийг яаж ярмаа. Тэрний хариулт ирсэн юм уу? Жил болж байна шүү дээ. Амаа хариулт авсан. Тэрнээс биш яг одоо цаасаар бид нар бичгээр амаар одоо бид нар оруулж байгаа, судалж байгаа л гэж байгаа. Цаасаар ирэх үү. За цаасаар ирэхгүй байгааг нь шууд буруутгах бас их хэцүү. Яагад бол хүмүүс ямар зардлыг хөгжлөмшөлтөө хүнд гэж ангилах юм болоо хөгжлөмшөлтөндөө юунд болох юм болоо гэдэг мэдэхгүй байгаатай холбоотой байхгүй. Тэгэхээр энэ дээр хийж болох ажил гэдэг 32 шалгуур гаргах чинь гэдэг чинь зардлын ангиллалаа гаргахад нэлээд ойлгомжтой болно. Тий, одоо ингээд төсөв яригадаад одоо ингээд богдож штэ. Энэ үед бол одоо тавьж байгаа шаардлага бол ингэж байгаа. Ядаж бид нар нэг хуулиа биелүүлээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийн дээр байгаа одоо 144-р заалт биш үү хөдөлмөр эрхлэлтийн. Хөдөлмөр эрхлэлийг одоо 25-аас дээш ажилчинтай энэ байгууллага маань өөрөө хүн авч ажилуулах хэрэгтэй. 25 тутамд нэг эсвэл хураамжаа төлөх хэрэгтэй. Тэгэхэд өнгөрсөн жилийн хугацаанд 192 хүн байгууллага энэ хураамжийг төлсөн байгаа шүү. 134 төрийн өмчт компани биш үү? 20 гаруй яам биш үү? Тэгэхэд энэ хувийн байгууллагуудын төлөөд улсын байгууллагууд байхгүй. Тэгэхээр одоо улсын байгууллагууд төсвөө аваад орж ирэх үед одоо бид нар яах ёстой вэ гэвэл танаа төсөвт хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сан төлөх төлбөрчин байгаа юм. Хэрвээ байхгүй бол орон тоондор чинь хөгжлийн бэрхшээлтэй үнд зориулсан тохируулгатай ажлын байр бий юу гэдэг энэ шаардлагуудыг. За тэгвэл энэ дээр байгаа энэ 32 индикатор чинь нөгөө аймгийн засаг дарга нарын зардлын ангилалд орж болох тоонуудын ингээд ангиллыг гаргасан гэсэн үг байхгүй. Энэ нь өөрөө олон улсын гэрээгээр төлөв зөвшөөрсөн ажлуудч байгаа засгийн газрын том зургаар байдаг төлөвлөгөөнд ч байгаа ажлууд байгаа гэсэн. Тэгэхээр хуулиндаа тусгацсан хийх ажлуудыг л бид нөр зэгсэж өгсөн гэсэн. Одоо илүү мэргэжлийн хүн ороод тайлбарлаад ингээд одоо ойлголт хэмжих нэгжийн тодорхой болгож өгсөн гэсэн. Хуучин бол нөгөө өөрсдөө мэдэхгүй учраас бас энэ асуудлууд хаягдчихсэн тийм. Одоо бол хаягдчихсэн асуудлаасаа эхэлж ингэж хийгээд энэ чинь хуулийн дээр одоо жишээ нь тусгай хэрэгцээд боловсрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн хувьд хууль болгон зөрчилдөгчдөг. Нөгөөдөл чи энгийн сургууль сураад энгийн хүүхдүүдтэй цуг байжгаад тусгай хэрэгцээд боловсролоо авчдаг. Ингээд дараагийнхаа сургууль сурах болонгууд ээш өгөх болно. Төгсөлтийн ээш өгөхөд бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд амьдрах чадварт судалцдаг. Гэтэл ээшийн шалгалтуудыг өгөх болохоор нөгөө програмаа эзэмшээгүй байдаг зарим хичээлээр. Ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд маань цаашаа сурах боломжгүй мэрэгжлийн одоо хуучнаар темс мэрэгжлийн үйлдвэрлэлийн сургууль сурах боломжгүй, ихтэй сургууль сурах боломжгүй. Инээсээ болоод дахиад ажилд орох одоо ажилд орсон хүмүүсийг ингээ хуваарлаад аваад үзэнгүүт дандаа үйлчлэгээний.
Ерөөс маш бага хувь нь удирдах албан тушаал дээр очдог. Нэг хүрэхгүй хувь шүү дээ. Ерөөсөө дандаа боловсрал эзэмшиж чадахгүй байгаатай холбоотой. Энэ боловсрал эзэмшиж чадахгүй байгаа нь хууль хоорондын уялдаа холбоотой, хуулийн хийдэлтэй холбоотой байна. Тэгэхээр энэ болгон дээр ингээд шатчтаар нь л ажиллаж явахаас би дараагаалга байна. Тийм. Тэгэхээр мэдгүй юмныхаа дайсан гэдэг шиг мэдгүй байгаа болохоор бас жоохон асуудлууд үүсэж байгаа байхгүй. Өөр асуулт байхгүй юу? За тэгвэл та хэдэд энд бэлдсэн байгаа. За тэгээд өнөөдөр хэлсэнд маш их баярлалаа сайтуудынхаа тий. Тэгээд энэтэй танилцаад бүгдээрээ энэ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай ойлголтоо илүү сайжруулаарай гэж. За.